Прокурорын байгууллагад 2025 оны 1-р сард болсон онцлог үйл явдлаас Улсын ерхий прокурорын газраас 2025 оны 1-р сарын 27-ны өдөр хэвлэлийн баг хурал зохион байгуулж мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хурлаар прокурорын байгууллагаас 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар танилцууллаа. Хэвлэлийн баг хуралд Улсын ерхий прокурорын газар болон нийслэлийн прокурорын газрын прокурорууд оролцож сэтгүүлчдийн сонирхсан асуултанд хариулт өгсөн юм а. Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны эрүүгийн хэргийн газрын хөлийн чандах прокурорын хөгжлийн туслалцаа сургалтын хэлцээс авилга хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хөрөн хураах чиглэлээр прокурор мөрдөгч нарт сургалт хийлээ. Энэ үеэр тус хэлтсийн прокурор төслийн зөвлөх Jennifer Wallace Америкийн нэгдсэн улсын хөрөн хураах эрх зүйн зохицуулалт иргэний журмаар хөрөн хураасан хэргийн талаар Patrick Sutter Америкийн нэгдсэн улсын мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын талаар тус мэдээлэл өгсөн байна. Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Улсын ерхий прокурорын газрын хэрэг эрхлэх газраас прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүсэл сонирхолтой иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг 2025 оны 1-р сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгаруулалтад нийт 219 хүн оролцож, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтад 87 хүн тэнцсэн байна. Сорилын шалгалтад тэнцсэн иргэдийг прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул оронтойг нөхөх журамд заасны дагуу монгол хэлний бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, манлайлах чадвар зэргийг эссе бичих, эрх зүйн бодлого бодох, ярьслах хийх хэлбэрээр сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 50 иргэнийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэж, прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажилтны ёс зүй, хэрэгжүүлэх чиг үүрэг зэрэг сэдвээр сургалт хийж мэдээлэл өглөө.